энэхүү бичлэгийг яагаад нэгдүгээр заавал бичлэг болгож тавиад оруулж байгаа вэ гэхээр одоо энэ ахын харцнаас бол маш олон жил хөдөлмөрлсөн, хөлсөө туслуулсан яг тэрний үр шимийг нь өнөөдөр хүртчихсэн ийм хүн. Амьдрал ахуй маш гоё болсон. Тэгээд гэр өөрийнх нь бүтээсэн өнөөдрийн авц засвараа бүтээсэн яг энэ бүх зүйл өөрийнх нь зөвхөн энэ хоёр гарын хөдөлмөрөөр нь бий болсон учраас тэгээд яг энэ хөдөлмөрлөөр чи минь чадсан шүү гэдэг үгийг том ах нь ингээд гоё сэтгэлийн бэлэг болгоод бэлэгтэй хамт ингээд захиа болгоод ингээд өөрт нь ирүүлж байгаа учраас энэ ах маань нэгдүгürt маш их тогтолсон. Дээрээс нь яг энэ зүйлийг би хийж чадсан юм байна гэдэг мессежийг өөртөө авсан. Тэгээд маш тийм гоё талархлын, маш тийм хайрламар бичлэг байсан учраас энэхүү бичлэгийг оруулж байгаа шүү за. Тэгээд та нар маань шүүмжлэхгүйгээр гоё хүлээн авч үзээрэй. Хамаа нас баяраа тэмдэглэж яхад нь ороод ирлээ. Тэгэхээр манай бас зүгээр ойлгоорой. Хүний бичлэг халаад өөдөө таалаа. За тэр зургийг аваах. За ихэд гоё мэдлэгээ дэвшүүлгээд ирсэн байна. Ямар мэдлэгээ вэ гэхээр мянгат сумаас хайртай ахан том бэргэн эгчин хэрэгтэй дүгнэн баярлалаа гэсэн. Яалт ч өдөрсөн өдөр нь болж байгаа. Тэгээ дээр дүүнэг ирсэн газар шүү манайхаа. Дээр бүгдээрээ хавцсардаг ирсэн шүү дээ. За манайх болохоор ахаа анд өгүүлэг шүлэг мэдлэгээ гэдэг ийм гоё захиатай. Тэгээ мэдлэгээ өргөдөг байж байхгүй юу? За тэгээ өнөөдөр хайртай дүүгийн маань төрсөн өдөр болж байгаа маа гэдэг. Мянгат сумаас танд мэдлэгээ ирүүлсэн. Энэ гоё энэхүү эдэний дээж энэ гоё сархтыг танд. За мэдээч хайртай шүү. Баяраа найс нөхөдтэйгоо гэр бүлтэйгээ сайхан тэмдэглэрэг энэ баярын бэлэг танд хүргүүлсэн. Хайртай дүүдээ төрсөн өдрийн нэг төргийа. Өнөөдөр миний сайхан дүүгийн төрсөн өдөр гэв. Ахын дүү нэг өдөр ч гэсэн амраад сайхан баярлаад аваарэ. Юуны өмнө хөдөлмөрч дүүгээрээ маш их бахархдаг. Миний дүү чинь 10 жил машин засварчнаар ажиллаж байгаа. Дүүлийн 3 жил хувийн авц засвараа нээгээд өвлсөн өглөө орой бүлгүй ууштай хичээнгүй ажиллаж байгаа юм залуу хүн байгаамаа гэсэн. Иймдээ ч өнөөдөр дүүгийнхээ хөдөлмөрч ууштай зангаар бахархаж баярлаж явдаг гэдгээ энэхүү цахиан дээр ахын хэлсэн юм аа. Олон аавын хүүд тусалж машин техникийг нь сэтгэлээсээ засаж өгнө гэдэг болов их буянтай ажил. Энэ их ажлыг чин сэтгэлээсээ хичээнгүй хийдэг болохоор ажил амьдралд нь тэгшэрч сайхан яваа чамдаа ах нь маш их хайртай шүү гэсэн. Жаргалтай гэр бүлийн өрхийн тэргүүн чамаараа бахархаж огшж байна ах нь. Жаахан хонгор үрстэй бахархал аав нь байдаг дүүгээрээ өнгөрч байна. Хайр дүүрэн ширтэх ихнэртэй халамжит ханин байдагт баярлалаа. Харин ахтаа бол ганцхан төшөг урам зориг минь байдаг шүү. Мөрөөдсөн ажил нь гал мэт бадарч байгээ. Зорьсон зорилго нь цэцэг мэт дэлгэрч байг. Бусдад тусалж буй хүнлэг ажил нь амжилттай байхыг өрөөй буянтай ижи аавынх нь буян заяа өргөлж төшөг болтугай. Хайртай шар дүүдээ гэсэн байна. За тэгээд энэ гоё захыг хамаа. Амар бахархдаг гэсэн шүү хаа. Маш хөдөлмөрч нэг тийм бондгор шаарддаг байгаа гэсэн ёстой. Бондгор шаарддаг байна. Цагаахан сэтгэлтэй энхий дүү миндээ хүүхэд насыг эрхэн дурсамжийг цагийн урсгалд сарнахгүй тэгээд хүний дэтэл байхаар заяасан цагаахан сэтгэлтэй энхий дүү